Золбоогийнх нь баг, Ward баг аварга авах нь уу? Эсвэл манай баг хожигдоод эрчим аварга авах нь уу? Нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй. Тэгээ бас нэг асуудал байгаа шүү. Миний хөл жоохон бэртэлтэй байгаа. Гэтэ би нэг дасгалжуулагчтай хэлээгүй. Зүгээр. Яа, хөл өвдчихлээ. Үнэхээр яг зүгээр нас явчихжээ. Эрчим Ward багийн тоглолтыг шууд амжилтанд бэлэн болоод байна. Тамбадан үлдээсэн гэхдээ золбоо хашаад айгуурсан. Амаа харсан. Золбоо. Бацуу шууд зогсон. За сайн байцгаана уу? Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр миний хувьд бүр үнэхээр маш чухал өдрөө. Яагаад вэ гэхээр Золбоо нь Монголд ирснээсээ хойш хөл бөмбөгийн 1-р лигт тоглосон. Тэгээ өнөөдөр сүүлчийнхаа тоглолтыг хийх гэж байна. Өнөөдөр тоглоод хожсон баг нь 1-р лигийн аврах баг болно. Тэгээ өнөөдөр ямар багтаа тоглох юм бэ гэхээр Эрчимгээ багтаа тоглоно. Манай багийг Ward гэдэг. Хоёулаа яг одоогийн байдлаар оноо нь яг тэнцүү явж байгаа байхгүй юу? Хожсон баг нь авраг аавна гэж ойлгож болох нэ. Тэгээ Монголд ирснээс хойш 1-р лигт тоглолоо. Зөндөө олон тоглолт хийлээ. Манай баг одоогийн байдлаар нэгч хожигдоогүй байгаа. Золбоогийнх нь баг, Ward баг авраг авах нь уу? Эсвэл манай баг хожигдоод эрчим авраг авах нь уу? Нэвтрүүлгээ дуустал нь үзээрэй. Золбоо нэг одоо гарах чинь хөл бөмбөгийн холбоон дээр очиад бие халаагаад тэгээд тоглолтонд орно. Өөр юу вэ? Тэгээ үзэгчдээ би газ бас нэг юм сонирхуулчих. Тэгээд байж 0-ийн алга хаагдаагүй шүү. Маш орд. За энэ миний хөл бөмбөгийн карьерийнхаа турш авч ирсэн ийм цом медалууд байгаа. Тэгээ та бүхэндээ газ танилцуулчих. Бас өнөөдөр гоё хөл бөмбөгтэй холбоотой бичлэг хийж байгаа юм чи тэ. За энэ Солонгост авч ирсэн цом байна. Сөүлд авч ирсэн цом байна. Дийлийнхэн Солонгос их туу. За энэ болохоор мэрэгэн бууч авч ирсэн баха Солонгост. За энийг 2014 онд авч ирсэн байна. Солонгост болж ирсэн Смохын хөл бөмбөгийн холбоо гэх тэмцээнд оролцоод цом авч ирсэн байна. Тэгээ 2016 онд бас Золбоо 1-р лигт тоглож ирсэн байхгүй. Тэр үедээ авраг авч ирсэн санагдаад байна. Гэхдээ энэ ягаад шар биш байгаа юм болов. Өнөө аврагын шин шар байдаг үстэй. Ямар ч нэг удаа авраг авч ирсэн. За энэ миний хувьд аюу үн цэнтэй цом байхгүй. Миний хамгийн анх авч ирсэн шагнал. Энийг 6 дугаар ангид нэг тэмцээнд ороод авч ирсэн байхгүй. Мэргэн буучийн цом байхгүй. Хөл бөмбөгийн карьер эхлүүлж байхдаа яг хамгийн ихэнд авч ирсэн цом болохоор эндээ бас аюу дуртай. За энд бас нэг мэргэн бууч болсон. Сөүлийн 2018 оны тэмцээнд оролцоод мэргэн бууч авч ирсэн байна. Ер нь мэргэн буучийн цом аягүй их байдаг надад. Би ер нь мэргэн бууч байсан байхгүй. Гэхдээ нас ахаал ер нь гол оруулж тавилцсан болохоос энд бас мэргэн буучийн цом байна. За энэ бас нэг Солонгос хөл бөмбөгийн секцэнд явдаг байх та. FC Сөүл гэ багийн нэрэмж тэмцээнд мэргэн буучийн шагнал авч ирсэн. За энэ Солонгос тосон медалууд багш. Үе нэ. Оо. Тий. Би 2015 онд шилдэг хагас хамгаалагч болж байсан байхгүй юу? 1-р лигт тоглоод тэгээ манайх авраг авч ирсэн. Тэгээ би энэ цомыг авч ирсэн санагдаж байна. Гэхдээ энэ ягаад өнгөн ягаад ийм шар биш байгаа юм бол манай баг нэгт орсон. Тэгээ үндэсний 1-р лигт нэгт орж ирсэн байхгүй юу? 2015 онд. Тэгээ би ийм гоё медалаа шагнуулж ирсэн. Энэ бас айгүй гоё үн цэнтэй. Ер нь бол Солонгост айгүйх медаль авч ирсэн юм байна. Монголд болохоор яг 2015-16 онд 1-р лигт тоглоод нэг удаа авраг авч ирсэн. Нэг удаа 3-т орсон мөлий. Би тэрийг сайн санахгүй байна. Санаж байгаа хүмүүс нь коммент секцэд бичүүлдээгээрэй. Тэгээ бас нэг асуудал байгаа шүү. Миний хөл жоохон бэртэлтэй байгаа. Гэтэ би нэг дасгалжуулагчтай хэлээгүй. Яагаад гэвэл бэртэлтэй гэх юм бол санаа зовоод нэг 2 дугаар үеийг суулгач магадгүй гэж бодоод би ч бас бүтэн full time тогломоор шүү дээ. Тэгээ дасгалжуулагчтай хэлээгүй байгаа. Гэтэ энэ хөлийн бэртэл гайг баха. За тэгвэл одоо шууд хэдлээ хөл бөмбөгийн холбоо руу явцгаая. Манай нэг найз намайг ирж аавна гэсэн. Найз руу нэг залгаад. Байна хааны өнгөө? Манай яг дэш өргөн нөхөд өгсдөг нөхөд тэрнээс зогч. За мань тэгвэл асаагийн ур зогсож явах уу? За асаагийн ур зогсож. Зүгээр. Яа. Хөл өвдчихлээ. Яа энийг яана нэр энийг ч сайн боолгуулж байгаа л арахгүй бол. За гарыг. Тэгээ сонноос их юм бол Золбоо нь яг энэ тоглолтоо дуусгачаад хөл бөмбөгийн ертөнцөөс зодгоо тайлгаж байгаа. Дахиж ийм лигт ч юм уу, ийм удаан үргэлжилсэн ямарваа нэгэн тэмцээн оролдоонд орохгүй. Яагаад гэвэл үнэхээр яг зүгээр нас явчихжээ. Тэгээ яг мэдээ сонирхлоороо бол тоглоно л доо. Гэхдээ яг ингээд тэмцээн уралдаанд орж байгаа баг миний хамгийн сүүлийн тэмцээн байх болно. Тийм учраас үнэхээр хичээж тоглоно өнөөдөр. За одоо хөл бөмбөгийн холбоо руу явж гин тэгээд найзыгаа танилцуулъя. За хин гэдэг хин бэ? Хиний хүүхэд вэ? Намайг одоо Алга Эрдэнэ Насан Чарал гэдэг. Манай багийн товчлогч надтай ч 188 оных. Багийнхаа ер нь хамгийн хөгжүүлэлтээр ороод байгаа байхгүй тий. За өнөөдөр хожсон баг нь авраг аавна. Сэтгэл ямар байна? Одоо тоглож штэ. Чи бас нэлээд удаа хугацаанд бэлтгэл хийлээ тий. Бас цаг хугацаа өнгөрөөсөн. Авраг авч бас үзмээр шүү дээ тий. Уусаа тоглогчдын нөх сэтгэл зүйн бэлтгэл гэдэг хамгийн чухал л да. Тэгээд миний сэтгэл зүй бол
Яриа жоох сэтгэл зүй бэлэн байна. Болоо чи бол өнөөдөр бол нэлээд гоё цоглог ирч хүчтэй. Тийм үү. Тэ ирч хүчтэй. Ер нь бол алаад өгье л гэсэн юм харагдаж шүү дээ. Тэгээд насаа битээр бас өмнө нь ярьж лээсэн л та. Манай багийг ивент итгэж байгаа амтд цамхаг гээд компани бол ерөөсөө зүгээр 100% сэтгэл гаргаж байгаа байхгүй тий. Өөрсдөд нь ямар ч тийм ашиг байхгүй бах зүгээр л хөл бөмбөгийн тамирчтай дэмжиж, хөл бөмбөгээ хөгжүүлэх гэсэн ийм гоё сэтгэлтэй. Тэрэнд нь би бас үнэхээр баярлаад байгаа байхгүй. Тэгэхээр амтд цамхаг компани захирал нь бит хоёр 2016 онд 15 онд л нэгдүгээр лигт хамт тоглож байсан байхгүй юу. Нимкагийн залуу байдаг манай найз. Тэгээ Нимкада маш их баярлаа. Ингээд спортод хөл бөмбөгтөө маш том хөрөнгө оруулалт хийж байгаа, сэтгэл золиос гаргаж байгааг ойлгож байгаа шүү. Одоо ямар ч хөл бөмбөгийн холбоон дээр очиод бие халаагаад тэгээд тоглолтондоо анхаарна. Одоо ч бас хит маазраад иж болохгүй. Түр бака гэлтэй чи. Бака. За золбон хөл бөмбөгийнхаа холбоон дээр хүрээдэрлээ. Тэгээд энэ тоглолтын дараа манай тоглолтоогоо манай багийг дэмжээрэй. Золбон заавал авраг авнаа. Өнөөдөр хичээж тоглоно. Золбоогийнхаа яаж тоглохыг хараарай. За амжилт. Chattanooga Red Wolves play their first match of the year. Сайн бацхан үзэгчтэй. Та бүхэндээ Монголын хөл бөмбөгийн холбооны 1-р лигийн хаалтын тоглолт 36-р тоглолт. Эрчим Вард багийн тоглолтыг шууд амжилтанд бэлэн болоод байна. Дугаартай Золбоо. За ингээд гадаад шүүгчийн төхөөгөөр тоглолтын 1-р үе эхэлсэн. Бэлгүүн даваадад өгсөн Золбоо. За бид бүхэн бол Золбоо ТV гэдгээр нь бол сайн мэднэ. За намсаа бүгд хаяад гүөх юм бол хурдтай шүүтэй. Золбоо. Бүгд хашаад ардаа үлдсэн. За Золбоо. Золбоо гаргаад өгсөн төгөлдөг. За бүгд төгөлдөг талбайд нь үлдээсэн гэхдээ Золбоо хашаад айлгуулсан. Аваа гаргасан. Золбоо сүбэдэ төний нэгж байна. За Золбоогийн тогтоол тун аятайхан болсон шүү. За контент бүтээгээс гадна спортоор хичээд тэрнтэй хөлбөмбөөр хэрхэн сайн тоглодог гэдгийг харуулж байгаа. Өсөөгөө тогтоол засаа цогсоо. Золбоо галаадрах шүүгч дохоо өгчсөн байгаа. Бэлгүүн цогсоо. Аадач баруун доод зүгж байна. Сүбэдэг болтой хөнгөө сабир хуураад аргалж байна. Шүүгч хурбэд сонгосон төгсөөгөө зөгөөд ороод ирсэн.
холбооны 1-р лигийн хаалтын тоглолт, аваргын хөвзөө эхлэх тоглолт, Эрчим Вард багуудны хооронд явагдаж байгаа. Бөмбөг алдсан Эрдэнэ олдын намжуулалт золбоо. За эхний үе торгуулийн цохилтойгоо өөрийн багт авчиж ирсэн. Алдаа гаргасан гэж үзчихлээ. Түрүү гаргаад өгсөн. Золбоо. Жигүүр салсан. Намсраа. Золбоог тогтоод аятайхан болсон. Өөрийн багтаа хадгалж үлдсэн. За өнөөдөр үнэхээр онцгой тоглолтыг үзүүлж байна Золбоо. Амба төгсөд бэлгэлжлээ. Солбоо гараад ирсэн. Солбоо шууд зогсоо. Тийм байна. За хөрхийг болж байна. Тэгээд Золбоо өгсөн намжуулалт. За хоёр тоглож мгийг багтаа авч үзсэн. Чимбагийн намжуулалт төгсөө. Баруун дараад Хурццгоо зогсон. Гамбатын хамгаалалт амжилттай болж байна. За 7 тоглогч хан дээр зогссон байгаа гэж байна. Яг ингэ. Бацуу шууд зогсон. Хооти банерца. Орны болж байна. Цум зогтлоо. Өнөөдрийн тоглолтын гол баатруудын нэг Золбоо сэлгэн сууж байна. Түүний оронд 14 дугаартай Лавга Албадар гарч ирсэн. За Золбоогийн хувьд одоо эхний голын боломжийг үүсэж торгуулийн цохилтыг багтаа авчирсан. Үнэс гадна бол тоглолтын турш багтаа дандаа ашигтай үйлчлүүд гэж байлаа. Авраг авчлаа. Яа. За, гацхаар ханаа сайн тоглосноо. За, чиний хайр балес. За. Баярлалаа. Тэхэр. Ой. Баярлалаа. Манай багийн Япон тамирчин. Золбоо тийгэр гарч байгаа шүү. Конничва. Монголоор Конничва. Баярлалаа. Сан байцгаано. тоглолтод ойрсон хоотоо сүйчиж. Манай зурбуутай хамт тоглоод цаасан би сэтгэлээс үнэхээр баяртай байна. Ягаад гэхээр зурбууч үнэхээр хоттой биш. Үнэхээр мондог тохиордог бас сэтгэл зүй. Бид хоёр тэстэтэй багаараа хийчээ. Тэгээд ардаа гарсан ч гэсэн зүгээрээ дараагүй өшөө хийчээ гэж зурбуу байсан учраас нөгөө сэтгэл амараад гэх юм уу багаараа итгэрээд гой тоглож чадсан байна. Зурбуу баярлалаа. Баярлалаа. Бас мизүүдээ маш их баярлалаа. Ягаад гэвэл хамгийн настай тамирчин байхгүй юу? 40-тэй 86 оных надаас 2 авахгүй юу? Тэгсэн мөртлөө манай багийнхнаас хамгийн их гүйдэг нь яг энэ биеийн процесс гүйж мууж байгаа нэг 20 настай л залуу ш. 50 хүртлээ тоглох хаа баг тий. Насраа хийж байна. Баярлалаа. Баяр. Гоё шүү. And you speak a little bit English? No, I can't speak English. I'm sorry. You think it's possible jersey for like souvenir for me? This one? Yeah. Англи юм байна уу? Амраа орчуулаарай. Энийг өгч олох гинэ дахиад тэмцээн байгаа гэлч. So he has enough matches next week. Sorry. Okay, Okay. Thank you very much. Одоо та ч алдсан тий. Алдсан. Баярлалаа хань. За ямар ч гэсэн авраг боллоо. Нэгдүгээр лигийн авраг боллоо. Вард клубын багтаагчдаа уртаа хугацааг бүж ирсэн байна.
За үзэгчдээ тэгэхээр манай багийн ахлах коуч Зунжингаа манай багийг дасгалжуулсан коуч маань тэгээд өнөөдөр чемпион боллоо. Бага үнэхээр сайн удирдах чадлаа. Сэтгэлдээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? За өнөөдөр сэтгэл маш өндөр байна. Хүнтэн улирал байлаа. Тэгээд дөрвөл часандаа сэтгэл маш их өндөр байна. Анх удаа бид хоёр хамтарч ажилласан гэхэд нэг баг болоод ажилласан гэхэд үнэхээр ойлголцол сайн байлаа. Багтаа үнэхээр үнэтэй хөв нэмэр оруулж чадлаа. Золбоодоо баярлаа гэж хэлье. Баярлалаа. Стаф баярлалаа. Төрөөсөнд бас баяр хүргэе. Баярлалаа. Танд ч гэсэн баяр хүргэе. Үнэхээр мундаг өссөн шүү. За манай багийн туслах коуч Жати. Би хоёр коучтой үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Ягаад гэвэл үнэхээр сэтгэл гаргасан. Тэр сэтгэл гаргасан үр дүн гарлаа. Тэгээд чемпион боллоо. Бага чемпион болгож чадлаа. Сэтгэлээ үзэгчтэйгээ хуваалцахгүй юу? За яг мэдээж сэтгэл өндөр байна. Тэгээд одоо бүгдийнх нь хичээл зүтгэл, бүгдийнх нь сансан зорьсон бүхэл юмаа бүгд л гаргалаа. Тэгээд хамгийн сүүлийн тоглолтод аваргын алтан медалийг авч чадлаа. Тэгээд бүгдэндээ багийнхандаа бүгдэнд нь баяр хүргэе. Жатагийнхаа цаашдын коучийн карьерт нь өндөр амжилт хүсье. Бүр мундаг коуч болоорой. Баярлалаа. За манай багийн шилдэг хаалгач, 1-р лигийн шилдэг хаалгач боллоо. Тэгээд 8 тоглолтод ердөө 3 гол алдсан. Гэхдээ ер нь бол 2 гол алдсан юм байна. Тэгээд шилдэг хаалгач авлаа. Магнедутагаа яг энэ 100 лиг тоглож үзлээ. Тэгээд надаас за баярлалаа. Дүүтэй баяр хүргэе. Сэтгэлээ үзэгчтэйгээ хаалцаач ээ. За бүгдээр энэ өдрийн минь өнөөдөр 1-р лигийнхаа хаалтыг маш амжилттай хийж гин. Хүссэн хүлээсэн цомоо авлаа. Бас амжилттайгаар шилдэг боллоо. Дангац энэ шилдэг болсон маань миний ганц хөвшөдлөмөр биш. Миний ард байгаа баг хамт олон тасалжуулагч бүх зүйлийн ард минь манай багийнхны хөдөлмөр шингэсэн зүйл шүү гэж хэлмээр байна. За баяр хүргэе. Цаашдынх нь хаалгачийн карьерт нь амжилт хүсье. Тэстэ мундаг байсан шүү. За манай дүү ярилцлага өгөхгүйгээр бариад авлаа. Тэгээд мэрэгэн буучилсан. Тэгээд 8 тоглолтод 18 гол хийсэн үү? 18 гол хийсэн гэж боддоо. Бүр үнэхээр би Монголд нэрээ наам шиг хурдан гүдэх хүн анх удаа л харсан. Бүр хамгийн хурдан азаргал гэсэн үг тийм. Үнэхээр сайн тоглосон. Тэгээ баяр хүргэе тийм. Манайд жоохон ярилцлага өгөхөөс хичээд ярихгүй юм да? Ярихгүй. Ярьж штэ ганц юм. Зураг дарлаа. За зураг дарлаач. 1 2 3 За манай багт хамгийн чухал оройллыг гүйцэтгэсэн манай багийн капитан Беки. За үзэгчтэй ихлэ өөрийгөө танилцуулчих. Сайн байцгаана уу? Бэлгүн гэдэг. Хас амралтын байрал тоглодог. Барт клубын тамирчин байна. Баг тамирчид маань бол бүгд сэтгэл зүрх нийлж яг ялалтын төлөө яг нэг гэр бүлсийг адилж чадсан. Бибинийгээ хатлуулах бадэр тэмцсэн болохоор өнөөдөр энэ шагнал бидний яг ингэрт зүгтсэн байна гэж бодож байна. Тэгээд маш амттай байна. Холбоогтой бас баярлаа. Хамт сан төлөж аваад хамт байгаасанд баярлаа. Маш их баярлаа. Цаашдынх нь хөлбөмбөгийн карьерт амжилт хүсье. Биеийн тамирын багш бас тий. За. За манай багийн шилдэг хамгаалагч бүр үнэхээр ярих юм байхгүй. Чемпион болсон сэтгэлээ бас шилдэг хамгаалагч болсон сэтгэлээ үзэгчтэйгээ хаалцахгүй юу? Шилдэг хамгаалагчийг тал дээр бол ерөөсө боддог байсан. Ер нь бол дундуур нь бас нэг тоглолт молт өнжөөд нөгөө бэлтгэдтэй. Тэгээд ер нь бол тэрийг нэг бодоогүй байсан. Ер нь яг багаараа угсаал яг аврагаа өгөө зэтгсэн бэлтгэлэг угсаа яаж жилээ та сайн мэдж байгаа шүү. Тэгэл өссөн өөр дүндээ өргсөн. Үнэхээр сэтгэл сайхан байна. Өнөөдрийн тоглолт амар ачаалттай байсан. Саяхан л ингээл жоохон амьсгаа одоо л ингээл нэг жоохон тайвширч штэ. Яханд цаашд хөлбөмбөгийн карьерт амжилт хүсье. Тэгээ баяр хүргэе. Тэр хамт хичээж байгаа. Тэгээ хамт хичээж байгаа. Дараад гэж яагаад нэг би нэрээ зодог талхаж байгаа л. Энэ хэдэн төгрөг авт юм? Мэдгүй. За баярлалаа хөлөө. Манай багийн 88-ууд 88 хамгийн хөгшнүүд нь Мизу 86 За манай багийн бас нэг тамирчин Доржо өнөөдөр чемпион боллоо. Сэтгэлээ хуваалцахгүй юу? 3 жил хүлээсэн аврагынхаа цомыг авлаа. Үнэхээр том амжилт гэж бодож байна. Амжилт хүсье. Тэгээд нэг баг болж тоглосондоо үнэхээр баяртай байгаа шүү. Баярлалаа. За манай багийн жигүүрийн товтлогч Чимбапе үзэгчтэй өөрийгөө танилцуулаад өнөөдөр чемпион болсон сэтгэлээ үзэгчтэйгээ хуваалцаарай. Намайг Чимба иргэдэг. Би одоо яг Ват клуб 4 жилдээ тоглож байгаа. 4 жилийн хөдөлмөр өнөөдөр үнэлээд аврагын алтан медаль авсандаа маш их баяртай. Таны цаашдын одоо YouTube хийж байгаа бүгдэнд нь маш их амжилтыг хүсье. Тэгээд маш их баярлалаа. Аврагаа чадлаа. Баярлалаа. Цаашдын хөлбөмбөгийн карьерт нь амжилт хүсье. Хамт нэг баг болж тоглосондоо үнэхээр баяртай байсан шүү. Баярлалаа. Ирэх жил дээдлийг там тоглоо шүү. За манай насаа манай багийн товтлогч тэгээд бит хоёр Чацуу 88 оныхаа ер нь багийнхаа
Тэгээ хөгшчүүлийн тоонд орж байгаа те. Дахин хэлээд байхгүй те. Өнөөдөр чемпион боллоо сэтгэлээ үзэгчтэйгээ уулзаарай. Сэтгэл маш өндөр байна. Гоё байна. Бид нар сэтгэл дор нэг авраг авч юмсан гэсэн нэг тийм бодлого. Дээрээс бас нэг жоо айц байгаа шүү дээ. Тий, айц ямар ч сан даван тулаад одоо нэлээд удаан бэлтгэл хийсний үр дүнд чемпион авлаа. Сэтгэл маш өндөр байна. Хөлбөмбөгийн карьер бүх зүйлд нь амжилт хүсье. Цаашдаа гоё хамт тоглоно хоёлоо. Окей, тэгнэ. За. Ахмадуудын лиг. Тий, мастерын лиг. Мастерын лиг гэж ярих те. Тэнд хамт тоглоно. За. Гоё шүү. Окей. За үзэгчдээ тэгэхээр манай баг чемпион боллоо. Нэгдүгээр лиг авраг авлаа. Тэгээд өнөөдрийн тоглолт бол үнэхээр хэцүү тоглолт байлаа. Манай багийн тамирчид бүр үнэхээр бүгдээрээ маш сайн тоглолоо. Бүгдээрээ багийнхаа төлөө золиос гаргалаа, гүүлээд энэ зунжингаа 8 тоглолт хийхэд нэг ч хожигдоогүй манай баг. Тэгээд үнэхээр гайхалтай тоглолтыг хийлээ. Дасгалжуулагч нартаа тэгээд багийнхаа бүх тамирчдад чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүгдээрээ үнэхээр чадварлаг сайн байсан шүү. Бэлтгэлээ сайн хийсэн шүү. Бүгдээрээ золиос гаргасан шүү. Бүгдээрээ хичээсэн шүү. Бүгдээрээ чадсан шүү. Тийм учраас үр дүн нь үнэхээр гоё гарлаа, чемпион болж чадлаа. Тэгээд өнөөдөр бас би нэг жоохон хөл өвдсөн, сайн тоглож чадах болов гэж санаа зовоодсан. Сайн тоглож чадлаа. Нэг пенальти авсан. Тэгээд бас нэг ошист, нэг голын дамжуулалтыг хийсэндээ сэтгэл бас айгүй өндөр байна. Өнөөдөр талбай дээр гарахдаа би өнөөдөр гол хийнэ, би өстө лаг тоглоно гэж ерөөсөө бодоагүй. Би багийнхаа төлөө золиос гаргана, үхтлээг үүнэ гэж бодож гарсан. Тим үед хүн чийсээ би өөрөө айгүй сайн тоглодог байхгүй. Тэрний үр дүн гарлаа. Тэгээд маш өндөр байна. Энэ зунжингаа гоё бэлтгэлээгээд нэгдүгээр лиг тоглоод үр дүн маань үнэхээр гоё гарлаа. Авраг болж чадлаа. За тэгээ манай багийн эзэн Немкада бас баяр хүргье. Манай Ward багийг спонсорлоод дэмжээд үнэхээр золиос гаргаад хөлбөмбөгт хайртай учраас те энэ олон жилийн турш спонсорлоод энэ багийг ингэж авч явсанд маш их баярлалаа. Өнөөдөр бид нар авраг авч чадлаа. Үзэгчтэй ч гэсэн баярлалаа. Энэ хүртэл дэмжээ золбоогийнхоо тоглолтыг үзсэнд сэтгэл өндөр байна. Би өөлөх гадна. Тэгээ би бас манай багийг спонсорлж байгаа багийнхаа эзнийг дэмжээд амтд цамхагийн дэлгүүрийг гоё сурталчилж өгмөр байна. Тэгээ та бүхэн амтд цамхаг дэлгүүрээр өргөнөөр ирж үйлчлүүлж байгаарай. За тэгвэл бүгдээрээ амтд цамхаг дээр очиод уулзцгаая. За үзэгчдээ тэгэхээр золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр амтд маркет дэлгүүрийн урд ирчээд наа. Тэгээ манай багийг спонсорлсон ивент гэсэн энэ компанийг би та бүхэндээ заавал танилцуулъя гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр Монголд ерөөсөө хөлбөмбөг хөгжихийн төлөө цэвэр золиос гаргаж байгаа байхгүй. За тэгвэл бүгдээрээ орж энэ мундаг компанитай танилцъя. Амтд цамхаг, амтд маркет. За тэгээ амтд маркет дэлгүүр дотор ороод ирлээ. Бүр нэлээд том дэлгүүрээ. Тэгээд амтд маркетингийн менежертэй бүгдээрээ танилццгаая. Үзэгчдээ өөрийгөө танилцуулахгүй юу? За ингээд сайн байна уу? Амт чанараа тэргүүлэгч амтд маркетэд тавтай байрал. Намайг Мишель гэдэг. Одоо тэгээд манайх болохоор 20 гаруй улсын 30000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр нөгөө 20-ээс салбар гэж яддаг шүү дээ. Ресторан, аялал жуулчлалын байгууллага бөөний үнээр бараануудаа нийлүүлдэг. Тэгээд ер нь Америк, Европын улсуудаас, Солонгос, Хятад зэрэг улсуудаас ер нь бараануудаа оруулдаг. Амтд цамхаг группийн маань захирал Немка манай Немц тийм манай найз гэдэг мэднэс тийм. Тэгэхээр 16 онд нэгдүгээр лигт хамт тоглож байсан байхгүй юу? Тэгээ хамт тоглож байгаа бас нэгдүгээр лигт авраг авч ирсэн. Тэр талаар сонсож байгаа үгүй юу? Үгүй. Хоёулаа өнөөдөр гоё золбоо ТV-ийнхаа үзэгчдэд танаа амтд маркет дэлгүүрийг танилцуулъя. Тэгээ бас нэг аюулгүй давуу талыг би сая сонслоо л доо. Бүх бараагаа бөөний үнээр нь зардаг тий. Нэг ширхэг бараа юусан ч яг бөөний үнээр нь зардаг юм байна. За яг үүднээс нь ахуулаа харах юм бол энэ Солонгосын бараанууд биш тий. Солонгос зарагддаг салмон зах сентрийг. Тэгэхээр танах бол яг төрөл бүрийн улсаас бараагаа татдаг юм шүү дээ. Энэ болохоор манай дүү гээд Франц брэнд байгаа. Дахин юм ах. Ер нь одоо нөгөө хичээл сургуулийн энэ амарсан байгаа шүү дээ. Одоо ээжүүд маань хоол хийхэд бас аюу хугацаа шаардах гэдэг. Тэгвэл энийг шууд 5-аас 10 минутын дотор ч юм уу 15 минутын дотор бэлэн болох боломжтой. Энэ тендер нь болохоор бүр юм фитнес хийдэг хүмүүст бас их тохиромжтой. Тэгээ манай дүү брэнд чинь нөгөө тийм шууд жинхэнэ махаар байдаг болохоор зарим дахианы махнуудыг хацгаар зөөлхөн ингээд нэг бамбалцсан байгаа шүү дээ. Манай хоол яг энэ битүүн чигсэн юм ахтай байдаг байхгүй юу. Тэгэхээр дүүгийн яг ийм транс дахианууд бас хямдрал зарлсан байгаа. Дүүгийн дахианууд маань халаал технологиор хийгдсэн. Тэгвэл одоо нөгөө халаал технологи чинь нэлээд сайн байгаа даа шүү дээ. Ингээд шууд бүтнээр нь бас зардаг. Утаад. Энэ шууд токон пичин тийм халаал гэдэг юм шүү дээ. Тэгээд ийм зайцнуудаас байгаа. За тэгээд ийшээ Miratoric-ийн мах байгаа. Таар чинь мах бүр янзын ихээр нь зард юм шүү дээ. Бүх төрлөөр байгаа. Miratoric-ийн Орсын алдартай үйлдвэр гэдэг шүү дээ. Тэрний махнууд хаан махнуудыг бүгднийг нь оруулж ирдэг. Хаан тагалцгаас ахуулаад гол мах, нуруу, хаа, цорой гэдэг. Цорой нь одоо нөгөө бидний мэддэг сангимсаа шүү дээ. Энэ сангимсаа юм уу? Тийм. Ингээд шууд бүтэн. Энийг үргэлжлүүлж ирчихээ сангимсаа гэж заагаад тийм шүү дээ. Тийм, уртаар нь ирчихсэн шүү дээ. Өөрөө ч мэддэг. Дахианы мах харагдчихээн. Дахианы махнууд бас хямдхан ер нь зардаг. 2 кг орно шууд гуйны цул, цээжний цул, даалавч
энтриг бүгд ингэ буулга энтриг бас бүгдийг зардаг. За энэгээр ундаанууд нь харагдаж байна. Ямар ундаанууд байна? Хамгийн нүүрэн дэв барьдаг ундаанууд бол Аризона байна. Аризонагийн бараг 30-аад нэмэх нэр төрлөө байгаа. Манайх ч яг наадны зам дагуу аз хур номын ихтлгүүр байдаг шүү дээ. Яг тэрний хажууд яг саруул захын урд талт гэсэн. Амтд маркет гэдэг бичээтэй. Та бүхэн ирээд гоё те манай нимкан найзыг гоё дэмжээд энэчнээс бараа хүнсээ бөөнөр нь худалдаж аваараа. Нэг ширхэг авсан ч хамаагүй бөөний үнээр нь өгөх юм ба шүү. Энэ болохоор манай Langers брэнд харагдаж байгаа. За энэ бас Америк уу? Тийм, Америкийн Langers брэнд. Одоо албаас нэрхтэйгээр оруулж ирж байгаа. Танахаас үүдл энийг авахгүй. Оо, ямар гоё. Яг ийм цэвэр бүх төрлийн жуус нь. За энэ олон хүүхдүүдтэй айлууд болон томоор нь аваад уугаад төгтэй. Энэ болохоор манай Ildoj гэдэг брэнд аа. Энэ Dreamy гэх сиропнууд гэсэн. Одоо нөгөө коктейл, кофе шоп энтерд хэрэгтэй сиропнууд гэсэн. Савлгаа мавлгаа нь яасан хөөх юм аа. За энэ Ildoj гэдэг нь бол Италийн брэнд юм байна. Америк, Итали ер нь бол гой гой улсуудаас орж ирсэн юм шүү дээ. За энэ манай жүрч болсон George Natural гэх брэнд аа. Энэ болохоор нөгөө бүр гол онцлог нь тусалж уусаа ороогүй. Ямар ч сахарын агуулмж авахгүй. Вау. Ийм жууснд байгаа. 100% цэвэр. Яг цэвэр жуус. Цэвэр жуус юм уу те? Шүүс гэх юм уу? Энэ одоо жишээлбэл энэ томороо 20,000 төгрөг те? Мөн үү те? Тий. Нэгээр нь авсан ч 20,000 юм те? Тий. За манай хөрөнгөний бараанууд бас бид нар Францын компани тэрний хоёр төрлийн брэндийг оруулж ирдэг. За нэг нь болохоор Ilver гэдэг брэнд та. Яг манай торт урлал хийдэг хүмүүс бол бараг whipping кремүүдийн бүгдээр амтахгүй нийтэн. Яг нөгөө 35% таслагтай whipping крем эдрийг ашигладаг. Энд манай грек йогуртууд нь Ilver сүү байгаа. Сүү байгаа юм байна. Гоё. Йогурт харагдаж байна. Энэ хаанаас орж ирдэг бүслэг юм? Энэ Италих. Манайхад бас сая шинээр оруулж ирсэн Biraki гэдэг брэнд. Вау. Яг пармезан бяцлагнууд гэсэн. Танах нөө хямдхан болохоор янз бүрийн хоолны газар дэлгүүрүүдээс бөөнөр нь аягүй авдаг хөх те. Хамтарч яг тийш утсан. Чи хэрвээ хоолны газартаа болох юм бол танахаас авна. Тий. Энэ бас Ile de France гэдэг. Нөгөө Saviosi гэдэг групп компани байгаа ч те. Тэрний хоёр дахь брэнд нь. Энэ үү? Тий. Одоо яг хууцхан бяцлагнууд гэсэн. Энэ юу вэ? Надад их. Тий. Энэ нөгөө вайн энтертэй холиод иддэг те. Даруулга юм уу? Тий. Одоо нэг яг вайнтай холиод идэхэд аюу гоё тий. Жохон романтик. Суши шиг. Тэгээ ер нь амт нь бол нэг дээр төрлөөр амтлагчтай. Бяцлаг юм уу те? Тий, бяцлаг. За та бүхэн ийш харах юм бол танил царай харагдаа явчлаа. Би одоо солонгос бичиг харангуут л тэгээд шууд мэдээд байгаа хгүй. Янgnyeom chicken sauce гинэ. Gochujang байна. Samjang самгивсайл нь яа бүр арааны шус гарчлаа. Самгивсайл нь түрхэж иддэг. Самжаан бас зардаг юм байна. Тонжаан чигээ хийж идэхэд зориулсан тонжаан бас энэ томоор нь бөөний үнээр нь зардаг юм байна. Дог бүкүний суус байна. Суугай би байна, тэжигай би байна. Оо за. Бүлгүүгий байна. Бүх сууснууд нь оруулаад ирсэн юм шүү. Манай амтлагчны засаг. За, энд бас солонгос бичгнүүд харагдаж байна. Та солонгосоос барыг оруулдаг шүү дээ. Десангийн бараануудыг оруулдаг. Тэгвэл нэг кафетер ер нь жоохон хамтарч болох юм байна. Солонгос болгос хэлбэлийн асуудал байвал орчуулагч нь хийгээд явж болно шүү нэмка. Бүх төрлийн амтлагч байгаа юм байна угаасаа. Солонгосын десангийн бас нөгөө нэг юм паста сууснууд. Тийм байна. Паста гэсэн чинь ойр паста идэг, паста идмээр санагдчих. За харах юм бол шүлний соусууд хүртэл бүр тэр чигээрээ байна уу? Одоо нөгөө corn syrup тийм бас байна. Яг нөгөө нэг тэнжааны амтлагчнууд бас жижигээрээ энд ингэ. Тийм байна. Тэнд нөгөө томоор нь зарж байсан бол энд болохоор жижигүүдээр нь байгаа юм шүү дээ. Одоо нацыг ганцаараа амьдэрдэг хүмүүс нь солонгос дандаа жижигээс нь авдаг байхгүй. Тийм. Томоор нь авчих юм бол бас хэцүү байд юм аа. Танах бол соусыг бол жинхэнэ утгаар нь зардаг юм байна уу? Тийм. Хоёр төрлийн бас ийм лаадсан кимчи бас байгаа. Жижигхэн. Энэ кимчи юм уу те? Кимчи. Оо, ямар аштайхан энийг зүгээр нэг аял маялаар явахад аваа явчихвал те аштайх юм шүү те. Real Thai гэдэг Thailand-ийн брэндийн ийм sweet chili сауснууд байгаа. Чихрийн мөчлөө халуун нуутай. Тийм. Оо. Тэр бас ингээд төрөл бүрийн хэмжээгээрээ. Танах чинь Солонгос, Хятад, Таиланд, Франц, Америк, Итали. За. Олив таснууд байгаа. Италийн. Би нэг солонгосын олив тос дэлгүүрээс авсан байхгүй юу? Тэгсэн чинь баг 54 өнөдөр ч илүү. Йоо, ямар амар үнэтэй бэ гэж таа. Тэгсэн чинь энэ оливын тосыг 25,000-аар зарчиж 25,500-аар. Энэ үнийн буруу бичээгүй үстэй. Үгүй зү. Тэгээд ийм лаадсан ногоонууд бас байгаа. Коконатын сүүнүүд бас төрлөөр хэмжээтэйгээ байгаа. Энэ нөгөө терияки соус, пицца соус бас байна. Пиццаны соус хэр яа дээ? Одоо нөгөө пиццаыг доор түрхдэг гэсэн үг. Урилан дээрээ түрхнэ гэсэн үг. Пиццаны соустай анх удаа солонгос. Пижа соус гэнэ. Одоо нөгөө загасны бас амтлагчнууд. Загас шарахтаа хэрэгэлдэг гэсэн.
Мөн үү? Аха. Оо би ийм ст амжилттай анх удаа харж байна. Тэг ер нь хүмүүс надад ихтэй хайгаад болохгүй байсан соуснуудаа танахаас оллоо. Тэгээд гэдэг. Ялангуяа нөгөө хоол мол хийх хоббитой хүмүүс байдаг шүү. Зүгээр нааша хүрээд тэр энэ зүгээр соус зүгээр төрөлөөр зарж шүү. За энэ Солонгосын Ким байна. Кимийг бас төрөлөөр нарч идэв. Би Солонгос дахь яг иймэр наваад хэрэгэлдэг байхгүй юу? Нэг удаагийн хоолндоо нэг гаргаж ирээл задлаа ичихээр амар байд. Оо Ким Кару биш тус. Кимний нунтаг. Будаа агшааж байгаад энэ бүр утгаар нь байна дөө. Нунтаг гэж хэлсэн зүг. Амталсан нунтаг даалган байцаа. Тэгээ амталсан нунтаг гэдэг чинь оо бокон дээр хэрэгэлдэг байлоо. За мэдж байгаа хүмүүс нь коммент секцэд бичээрэй. Кетчап ийм олон төрлөөд юм уу? Oh my god. Амтууд нь одоо тэгээ бүгд өөр өөр үү? Тий, одоо энэ жишээлбэл төмсний шарсан төмсөнд илүү тохирохоор. Төмс нь хүүхдүүд тонкаасан дээр төрхдөг энэ төрөл төрөл бүрээрээ байд юм байна л да. Би ч одоо нэг будаатай ургал иддэг юм чинь. Энэ бол солонгосчууд баг масаар авдаг кетчап байхгүй юу? Дэлгүүр болгонд нь байдаг. 10,800 гинэ баг солонгосын үнэтэйг адилхан байгаа юм шүү. Тийм, хямдхан байна. Монгол дэлгүүрүүдээр яваад тахт би ер нь юмаа ямар амар нугалж зард юм бэ гэсэн бодол өөрөхгүй төрөддөг байхгүй. Танаа дэлгүүр бол яалтчгүй бас хямдхан гэдэг нь шууд энэ үнийн дүнгээс нь харагдчих. За энэ бас тийм солонгосчууд масаар эргэлдэг байнаас. Энэ хоёр ингээд баг дэлгүүр болгоод нь байгаа даа. Мат байдаг байхгүй солонгосчууд. Жүүс бас ер нь бол төрөл. Наач нөгөө нэг юу концентрат гэдэг өтгөн гэсэн үг. 5 литр усанд нэг юм шилийг найруулж хэрэгэлдэг. Одоо нөгөө концентрат нь маш өндөр гэсэн үг байхгүй юу? Найруулж хэрэгэлдэг. Ямар гоё юм бэ? Нөгөө 5 литр Монгол зардаг ус байдаг шүү. Тэрийг авч байгаа л дээр нь хийчих юм шүү дээ. Нэг шил. Тэгээд хүмүүс орж ирэхээр хөргчнөөсөө яг нөгөө цэвэр жуус гаргаж ирж байгаа юм шиг нууцаар ингэж хийж байгаа аашаа шүү. Тийм байна. Тийм байна. Гоё арга сэтгэлтэй шүү. 5 литр усны нэг найруулж байгаа. Тэгээд яг хүмүүстэй гэж байна. Тэгэнгүүтээ ингээд хутгаж байгаа цэвэр жуусны юм дээр ингээд хийцэж болох юм шиг. Та баг дэлхийн бүх бараг тат юм шүү. Одоо бид нар нөгөө нэг зочид буудал энэ төр хамтарч ажилладаг гэсэн чинь тэнгуут л нөгөө тэр газрууд чинь өглөөний брейкфаст энэ төрний бэлдэнгүүд л нэг удаагийн барайнууд хийж байгаа. Яг ийм жижигэн дөрвөлжингүү гайхан дээр тавиад гаргаад тавьсан байдаг. За энэ тасаг ямар тасаг вэ? Үзэгчтэй танилцуулаарай. Надаа бас танилцуулаарай. Хойрон хамтлагчны тасаг байна. Одоо нөгөө Цукорио гэдэг Орсын брэнд үүдээ нунтаг хойрон хамтлагчны. Тэрний ингээ бүх төрлийн бүх хамтлагчнууд байгаа. Би дэлгүүрт чи орж шууд нэг сэтгэл төрлөө. Танад ер нь амтлагч байхгүй амтлагч шиг угаасаа байхгүй юм шүү дээ. Ер нь бол амтлагчаар дагилсан дэлгүүр гэж болох уу? Тэгээ ялангуяа бас үзэж байгаа янз бүрийн хоолны газрууд байвал те. Та бүхэн амтад маркетд дээрээ хямдхан бөгөөд чанартай бараануудыг худалдаж авах боломжтой юм биш үү? Бөөний үнээр. Тэгээ ядж яхад нэг ширхгийг авахд л бөөний үнээр нь зарна гэдэг байна шүү дээ. Бас нөгөө Цукорио ч бас юм зайрмаг кремний амтлагчуудтай гэсэн. Нэг дангаар нэгдчих واخ. Үцгөө. За кофе шоп зардаг бас олон төрлийн кофенууд зарагдаж байгаа юм байна. Кофе шопны захирлууд манай дэлгүүрлээ холбогдоорой. Би танаа дэлгүүрт маркетингээр орчлох уу? За нэг хаас асуусан. Энэ супнууд бас нөгөө нэг солонгос супнууд таахгүй юу? Крем суп. Энийг яаж хэрэглэдэг? 600 мл усанд шууд найруулад утгаал 7 минут буцалгаад бэлэн болчихно. Үн чи ямар аштайх юм бэ? Ячээ чүг гээд одоо манай монголоор бол бантантай нэг төстэй амттай тийм хоол гэдэг байхгүй юу? Тэгээ бас энэ томоор нь авчлах юм шүү дээ. За дараа тэгж байгаа та бүр нэг юм машинтайгаа ирж байгаад нэг бөөнөр хүсээ цуглал та. Машинтай чинь такситайгаа ирж байгаа. Энэ жантайгаа өнгийн бас соуснууд шингэнээрэж байгаа нунтагаараа ч гэсэн байна. Тийм байна. Энэ шингэнээр биш үү? Тийм. Энэ бас манай нэг одоо нэг солонгосууд шаржинууд юм гатантлан криспи хоолой хийдэг шүү дээ. Тэрний нунтгууд бас байгаа. Гоймонгийн тасаг гэсэн үг одоо энэ ингэ тэр чигээрээ. За гоймонгийн тасаг руу нороод ирлээ. Гүмжон тангмён харагдаж байна. Энэ чинь монголоор пүнтүү. Ааха, пүнтүү. Тийм, пүнтүү. Энэнгүүр чавчээ хийдэг шүү дээ. Чавчээ. Мөн тийм. Ааха. Яг ийм зурган дээр байгаа шиг яг ингэж хийх юм бол бүр үнэхээр гоё амттай. Ер нь Италийн гоймонгууд энэ хэсэг. Тийм байна. Италийн гоймонгууд бол өстой ёстой төрөл бүрээр. Нарийн, бүдүүн, хавтгай цэцгэн орооцолцсон гэж төрөл бүрээр. Энэ нөгөө Малтаgliati гэх брэнд байгаа. Манайд бас яг өчигдрхийн шинээр басан. Итали брэнд. Италиуд ямар сони юм те ингээд яг ингээд аваад хийхэд зориултаа ингээд бөөрнки болгоод тусгаарлаа тавьсан байна. Удаан гоймонгууд. За энд бол өстой Японы удаан гоймонгууд төрөл бүрээр байна. Ремэн зөөлхөн. Шууд хэрэглэх боломжтой. Ремэн удаан гоймонгууд. Ингээд 1250. 1250 юм уу? Тийм.
Нэг нь 1200 таа. Оо, ингээ 1250 юм шүү. Оо, за манай нөө Солонгосын гүгсүү харагдчихээн да. Солонгосчууд энэ гүгсүүндээ бас нэлээд дуртай. Давс харагдчихээн. Гуд сугам гэдэг нөө Солонгосын бас айгу алдартай брэнд гэхгүй. Калсик салтан гинэ. Энэ би ч одоо чам танилцуулаа явчихсан. Бүгдийг мэдээ. Тийм, калсик салтан гэдэг нь болохоор нөө бор илсэн сахар гэж байна. Энэ юу чавгнууд вэ? Улаан чавга. Ингээ шууд хиллээр нь заадаг. 10,000 гэнэ үү? Тий. 2. Энэ хараа 1 кг улаан чавга 10,500 гэнэ. Одоо тэгээ манайх шин салбар 9 сарын 11-нд нээлттэй хийж байгаа. Тэр. Бүр юм том агуулга хөдөлთა нэгдэж байгаа. Хаана вэ хаана? Одоо яг нэг хонхорт гэсэн. Хэрэлж явах замд. Оо, тэгэхээр хүмүүс бүр их орох юм шүү дээ. Одоо нэг хөдөө орнотгоос юм бэлтгэж байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүс шууд агуулгаас очиод бараанууд авчиж болно гэсэн. Одоо ер нь жоохон өргөжж байгаа гэсэн. Тийм юм. Тэгвэл таад маркетинг ажил хэрэгтэй юм байна да. Тэг ер нь хэрэгтэй. Хэрэгтэй юм байна да маркетинг. Маркетингийн менежер аавна. Тэгээ бас амтад өндөг гэдэг. Өндөгний фермийн үйл ажиллагаа одоо аж ахуй нийт бид нар одоо барилгынхаа явц дээр явж байгаа гэсэн. Энэ таньдаг гомгууд харагдчих. Жиннамен миний дуртай гом. Би шиннамен, жиннамен хоёр дуртай. За тэгэхээр битээр дэлгүүрийнхаа бараануудын заа нэг 20-30% танилцуулсан үү тий. Тэгээ бас бүгдийг танилцуулахаар нэлээд урт бичлэг болох гээд байгаа учраас хэсгэн бараагийн та бүхэндээ танилцууллаа. Төрөл бүрийн улсын чанартай бүтээгдэхүүнүүдийг яг бөөний үнээр нь хямдхан зардаг юм байна. Энэ бол маш том давуу тал гэж хараглаа. Тэгээ дараагаас хямдрал зарласан байгаа юм. Хямдралаа үзэгчтэйгээ танилцуулчихгүй тий. Манайх одоо яг амттай зуны амттай урамшил Summer sale үргэлжилж байгаа. Тэгээд ер нь зарим бараанууд нэг дээр нэмэх нэг дээр нэмэх 2 30-аас 40% хямдарсан бараанууд байгаа. Тийм болохоор хэрэглэгч нар бас хурцрээд сонголтоо хийгээд аваарай. Таалагдлаа дэлгүүр үнэхээр таалагдлаа. Найзынхаа дэлгүүрийг бас Золбоо ТV-ийнхаа үзэгчдэд хүргэж байгаа баяртай байна. Манай Ward багийг 1-р лигт авраг авахд 1-р байранд ороход бол маш том тусалцаа дэмжлэг үзүүлсэн спонсор ивент тэтгэгч байгууллага маань яалтчгүй Амтад цамхаг групп. Тэгээ өнөөдөр та бүхэндээ Амтад цамхаг группийн Амтад маркет дэлгүүрийг танилцууллаа. За тэгээ бичлэгийнхаа төгсгөл дахиад ганцхан юм хэлчихье. Монголын том компаниуд аль болох спортоо гоё дэмжээ, сэтгэл гаргаад, залуу тамирчтай гоё цалинжуулаад, Монголынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулах уу гэж бодцоож байгаараа гэж бүр хүсмээр байна. Тэгээ спортч вэ? Ямар ч салбар вэ? Монгол улсаа яаж хөгжүүлэх вэ гэсэн юм гоё сэтгэлтэй байгаараа. Тэгээ Нимка найзаараа үнэхээр их бахархаж байна. Амтад цамхаг групптэй маш их баярлалаа. Тэгээд дээд лигт орсон. Одоо цааш дээр бүр том амжилтыг үзүүлээд явах хаа. Золбоо нь бол зодог танилцсан шүү. Өнөөдөр гоё дэлгүүрийнхаа барааг тэгэхээр гоё танилцуулж гисэн. Мишэлдээ маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ манайхаад орж иж манай бараануудтай танилцсанаас баярлалаа. За тэгээ өнөөдрийн влогт хамт исэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-д дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр. Бай. Инхүү. Золбоо ТV үздэг үү?